За энэ бичлэгийг үзэж байгаа цаг үеийн мөчийн минь дээ. Хэдүүлээ энергийн таталцлын хуулийг ерөнхийдөө мэддэг те. Ижил энерги татнаа. Санаамууд явган хатан сарсан багынхаа наран татна гэл хөө ер нь өөрөөсөө ямар энерги долгион цацруулна буцаад тэрийг хүлээж авдаг гэд ижил энерги татдаг орчлон ертөнцийн хуулийн тухай бол ерөнхийд нь бол мэдчихэж байгаа. Гэхдээ энэ энергийн таталцлын хуулийг хэдүүлээ өдөр тутмынхаа амьдралд оруулж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн амьдралын ерөнхий зүйл дээр ч гэдэг юм уу, гол том зүйл дээр бид нар энийг ярьчаад өдөр тутмынхаа жижиг сажиг зүйл дээр энерги хэрхэн татагдаж орж ирээд байгаа ихэнхдээ анзаардаггүй. За хамгийн энгийн жишээнээс ярьж эхлэв л та. Одоо яг энэ байгаа цаг мөч таны энергийн долгион тийм ээ. Энергийн долгион гэдэг чинь мэдээж нэг сэтгэл санааны байдал орж ирж байгаа бодол гэх юм уу, амьдралыг харах үнцгээ таны ерөнхий сүнсний дотоод эрчим энергийн байдал гэдэг ойлгочвол болно. Тэр чинь яг одоо ямар вэ? Яг тэрний чинь дагаад дараагийн секунд, дараагийн минут, дараагийн хэдэн цагууд чинь эрэхтэй цагууд чинь ингээд урсаад явчихдаг яг нөгөө дагаад гэсэн үг л дээ. Тэр энэ бол цаг хугацааны таталцлын энерги баггүй юу? Өнөөдөр ямар ахаас маргааш шалтгаална, нөгөөдөр ямар ахаас өнөөдөр маргааш ямар ахаас өнөөдөр шалтгаална. Нөгөөдөр ямар ахаас маргааш шалтгаална гэдэгчлэн тухайн яг зүйлээс тухайн мөчөөс дараагийн цаг хугацаа ямар байх нь л шалтгаална гэдэг юм хэд ойлгочих болно шүү дээ. Тэгэхээр одоо миний эрчим энерги долгион гайгүй байвал дараагийн хэдэн минутанд бас гайгүй дагаад үргэлжлэнэ. Дундуур нь гинтийн нөгөө энерги унгаах янз бүрийн болчихгүй шүү дээ тий. Гэхдээ яг мэдээж нөгөө өмнөх подкастн дээр оруулсанчлан санаа зовсон бодол ч гэх юм уу эсвэл хүсээгүй үр дүн тохиолдох гинтийн сөрөг үйл явдал тохиолдох ч гэх юм уу тиймэрхүү зүйл дээр бид нар унчих гад эрчим энерги унгахчих гад байдгийг. Яг тэрэн дээр тухайн агшинд нь анзаараад өөртөө анхны тусламж үзүүлнэ шүү дээ. Би чи эрчим энерги ингээд унах гад шүү. Нөгөө нэг сэтгэл хөдлөлтөд автагдах гад шүү. Сөрөг сэтгэл хөдлөлтөд автах гад энэ хөө чи яаж юм гэдэг ч юм уу. Эсвэл за ийм санаа зовоосон бодол миний эрчим энергийг унах гад байна. Би энэ сөрөг юмд анхаарлаа өгөхгүй шүү. Буцаад өөрийгөө эрчим энерги ингээд татаж авнаа гэд тухайн агшинд нь өөрийгөө ухамсарлаад сөрөг эрчим энерги рүү унахгүй байгаад ах боломж биднэрт зөндөө ахгүй юу? Тэгээд өөрийнхөө энергийн жижигээг ингээд өндөр түвшинд сайхан барай сурчих болно шүү дээ. Тэрнээс чинь шалтгаалаад дараагийн цаг мөчүүд чинь ингээд уялдаад явчихдаг юм аа. Тэгэхээр та нар хэрвээ анзаарсан бол ингээд сандарсан ч юм уу, айдсан ч юм уу, одоо тийм юмд их санаа зовцсон, ядарсан, ууралцсан ч юм уу, тийм үед бол ажил ер нь ингээд бүтлгүүтэйг явчихдаг. Эсвэл гинтийн нэг бүтлгүү үйл явдлууд тохиолдоод эхэлдэг. Гэтэл сэтгэл санаа сайхан, юмыг өөдрөөр харсан, сайхан зан дээрээ тавьсан, ингээд их гоё сэтгэл бие махбод ч гэсэндээ бодол санаа ч гэсэндээ сайхан байхад аяндаа ингээд ажлууд ингээд бүтээд гоё хүмүүстэй таарлалтаа ч юм ингээд явдсан шүү дээ. Энэ бол ерөнхийдөө ирээдүйн буюу цаг хугацааны энергийн таталцлын хууль үйлчилж байгаа хэрэг юм аа. Тэгэхээр ер нь бид нар ууралцсан үедээ эсвэл ядарсан үедээ эсвэл эрчим энергич ямар нэгэн байдлаар унтсан үедээ бид нар элдв янзын бодоод эсвэл чухал ажил хийгээд шийдвэр гаргаад юм төлөвлөөд авах хэрэггүй. Тэр үедээ угаасаа яг л тэр сөрөг эрчим энергийнхаа юмыг бодцсон, ярьцсан, төлөвлөсөн, хэрэгжүүлсэн байх магадлал өндөр учраас буцаад нөгөө эрчим энергээ арай гайгүй болгохтлоо ер нь их юм төлөвлөөд хийгээд хэрэггүй гэсэн. Тэгээ яг эрчим энерги өндөр байх үедээ юмаа төлөвлөгч гэдэг юм уу, ажиллаа хийх, үйлдэл хийх, шин юм гоё ингээд бодох, санаачлаг гаргах, үнтэй танилцах, уулзалтанд явах ч юм уу, тиймэрхүү зүйлсийг хийвэл илүү үр дүнтэй, найдвартай баггүй юу? За өөр нэг бас жишээ хэлмээр байна л та. Энэ бол яг олон давтагддаг зүйл болохоор бас хэрэгтэй болов гэж бодсооднээс ярьж байгаа. Хүмүүс ингээд би ингээд маш гоё хүнтэй танилцмаар байна. Хүнийг байгаар нь хайрладаг, байгаар нь хүлээн зөвшөөрдөг, дотоод сэтгэл сайтай тийм хүн чанар сайтай тийм сайхан хүнтэй би суумаар байна, эсвэл найзалмаар байна, эсвэл ажлын төлөвлөлт болмоор байна гэдэг юм ингээд ямар нэгэн тийм гоё мэдээж нэг хүн чанар сайтай тийм гоё хүнийг амьдралтаа оруулж ирмээр байна гэдэг олон хүмүүс хүсдэг. Тэгэнгүүтээ тэрийг ингээд хүсэл мөрөөдөл эсвэл
тийм үнэ өөртөө татна гэл гадна зан ааш ч юм уу гадна төрхөө ч юм уу ингээд янзлал ингээд яваад байдаг. Бид буруу юм дээр ажил яваад байдаг байхгүй юу? Гэтэ нөгөө ижил энерги татдаг хуулийг бид нар өөртөө уул ашиглавал хамгийн зөв байхгүй юу? Тэгэхээр яах нь нөгөө хүндээ тавиад байгаа шаардлагатай өөрөө нийцэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр би өөрөө хүн чанар сайтай, өөрөө сэтгэл сайтай. Өөрөө хүнийг байгаар нь хайрладаг, тий, ойлгодог. Тийм байж ш яг нөгөө дуудаад байгаа хүн тийм байж хоорондоо учрах магадлал өндөрсөй болчих жоохгүй. Тэгэхгүй өөрөө яг тэр шаардлаганд нийцэхгүй зөвхөн одоо тийм хүний ямар нэгэн байдлаар татна. Одоо ажиллаараа ч гэдэг юм уу, үг хэлээрээ ч гэдэг юм уу, гадна төрхөөрөө ч гэдэг юм уу, эсвэл өөр юу гэдэг юм уу, төгрөг ажил карьер алдар нэрч гэдэг юм уу. Иймэрхүү гадна талын шин чанараараа тийм хүнийг ингээ өөртөө татнаа гэж зөвхөн гадна тал дээр өнгөлгөө хийгээд байв тэр чинь бүтэхгүй. Яг л таны эрчим энергийн дагуу нөгөөний гадна талаа л анхаардаг, дүр үзүүлдэг хүнээ л татах магадлал бүр өндөрсөд ийддэг байхгүй юу? За энэ бол яг нэг төрлийн байнга татдаг жишээ. Дээрээс нь одоо яадаг юм эхнэрээ нөхрөө өөртөө ингээд улам дахин дурлуулмаар байна, татмаар байна, алтмааргүй байна гэдэг юм уу? Ийм хүсэл байлаа гэвэл та өөрийнхөө дотоод говьцлан, өөрийн дотоод энерги, өөрийн дотоод сүнстэйгээ л ажиллавал хамгийн зөв. Тэгэхгүй би одоо эхнэрээ нөхөртөө улам өөртөө дурлуулах чинь одоо өөр хүнийг надаас илүү өөр хүнийг дагаад явахыг би харахыг хүсэхгүй байна гингүүтээ гинт гадна талаа нэг гоё болгоод эхэлдэг ч юм уу, эсвэл хоолыг чадвараа нэмэгдүүлээд ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар сайхан ашиглаж эхлэх ч юм уу, ингээл гадна тал дээр ажиллаад явчих юм бол эцээцтэй таны хүсэхгүй байгаа зүйл чинь биелэх магадaltaй. Харин өөрийн таадар энергийн долгион гэдэг юмтайгаа ажиллажвал тийм ээ, энергийн төвшин буюу өөрийн тэр ухамсар, дотоодын ухамсар хүнс гэдэг зүйлтэйгээ л сайхан ажиллаад явчих юм бол харин тэрийг чинь татагтаад энэс илүү том хувь тавилан таныг ингээд дагчдаг байхгүй юу? Тэр эргэн тойрны хүмүүс чинь таныг илүү хайрлаж хүндэлж эхэлнэ. Та өөрийн дотоод тэр энерги, өөрийн дотоод сүнс, өөрийн дотоодын яг тэр мөн чанараа илүү хайрлаад, тэрийг илүү сайхан болгох дээр анхаарад, ухамсартайгаа ажиллаад ингээд явах юм бол юунд ч удаа санаа зовх зүйлгүй болно. Яг л бидний эргэн тойронд байгаа эхнэр ч гэх юм уу, нөхрүүд ч гэх юм уу, хичнээн юмны гадна талын өнгийг таалах гад өнгө төрхөнд хууртагдаж явлаа ч гэсэндээ хүн л юм чинь дотоод гоо үзлэн, дотоод ухамсар, дотоодын хайр гэдэг юм чинь илүү үнцэнтэй байсан байна гэдгийг ойлгодог л ахгүй. Тэгэхээр хэн хожих вэ? Харилцаанд хэн хождгоо гэхээр өөрөө өөртөө үнэнч байсан, өөрийгөө хайрлаж чадсан, өөрийн дотоод мөн чанартайгаа ажиллаж, тэрийг өнгөлж, тэрийг ургуулж, тэрнтэйгээ ажиллаж чадсан хүн л цаг хугацааны ирэхэд ялсан хожигч байдаг. Тэгэхээр яг уг үндсээсээ бид нар өөртөө хайрлаж, ургуулж, тэр энерги гэдэг юмаа өндөрсөхгүй бол мянга гадна тал дээр ажиллаад тэр хүнийг өөртөө татна. Эсвэл дэрэгдэх хүнээ өөртөө тогтоож барина. Өөр хүн харуулахгүй болгонгээ үзээд ах юм бол дэмий эрчим энерги, мөнгө төгрөг цаг хугацаагаа л барсан хэрэг болно. Гэтэл гадуур өвчлөн хүмүүс юу гэдэг вэ гэхээр шин чанар дээр анхаарахыг зөвлөд байдаг. Зөвхөн арга талаас нь. Ядаж нэг хоол хийхдээ сайн болчих ч гэх юм уу тий. Эсвэл илүүдэлчин байл тэрийг хасчих. Гадаад хүн дээр ингээд анхаарчих. Эсвэл нэг иймэрхүү зан ааш гараад иймэрхүү үг хэлээ сурчих. Тэгвэл таныг эхнэр чинь нөхөр чинь илүү хайрлана гэж зөвхөн гадна тал дээр л ажиллах аргыг зааж өгöd байдаг. Гэтэл энэ гадна тал дээр ажиллааг яах вэ? Бид нар хэсэгэн төр зураг юм хийж чадна уу гэхээс урт хугацааны турш яг тэр орчлон ертөнцийн ирээдүйн тэр гоё ирээдүй, гоё тохиол, учрал, гоё гэр бүлийн харилцаа яг мөн чанараар нь бид нар бүтээж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр дотор зүмтгөө л ажил, дотоод энергитэйгээ сайн ажил төлөх үү. Тэгэхээр яг нь өөрийгөө хайрлаад ухамсартайгаа ажиллаад ирэх чинь хүн аяндаа л эрүүлж байна. Аяндаа л дотоодын энерги чинь гоё болоод ирнэ тийм ээ. Аяндаа дотоодын гоо сайхан гэдэг зүйл чинь цэцэг шиг ургаал эхлэх штеп. Инхээр та юу хүсч байна тэр зүйлийн эрчим энергитэй л та ижилсэх хэрэгтэй болчихно. Мөнгө эд баялаг хүсч ивэл тэр мөнгө эд баялагын эрчим энергитэй ижилсэх хэрэгтэй. Ажил, карьер, мөрөөдлийн ажил юу гэдгийг тэрийг хүсчлээ та өөрөө тэр энерги давтамжтай нийцэх хэрэгтэй. Өөрөө тийм болох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би юу хүсэж байна вэ гэдгээс анзаар. Та магадгүй эго, шунал, хүсэл одоо юу гэдгийг алтар нэр
тэр эгог чинь тэтгэх, эгод чинь таашаал авах зүйл хүсч байлаа гэвэл та өөрийнхөө тэр эго шунал хүслийг өнгөлөөл яг тэрний дагуу ижилхэн жижиргээ гаргаад ах юм бол тэрийг л татна. Харин та тэр нөхцөл болцлогүй хайр, жинхэнэ гэрэл, сэтгэлийн амар амгалан аз жаргал гэдэг юм хүсч байвал өөрийнхөө дотоод сүнсний эрчим энергийг яг тийм болов. Тэгвэл тэрийг та өөртөө ядрах цаана ямар ч тийм ядрах, зүдрэх, эргэлзэх юмгүйгээр та тэрийг өөртөө татах байхгүй юу? Тэгэхээр юу хүсч байна? Тэрийг өөрийнхөө амьдралд оруулж ирэхийн тулд бид нар тухайн зүйлийнхаа эрчим энергитэй нийцэх хэрэгтэй. Яг л ижилхэн хэмнэл чичиргээтэй болно гэсэн үг. Мэдээж муу талын муу мухай нэг хүсдэг хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар үнэхээр гоё сайхан тэр сэтгэл хангалуун байлгах, үнэхээр л тэр ад жаргал гэдэг юмыг өгөх, сэтгэлийн амар тайван байдал гэдэг юмыг өгөх тийм зүйлийг хүсчил байвал та өөрийнхөө дотоод мөн чанарыг яг л тийм энергитэй болгох хэрэгтэй. Тийм бол энэ орчлон ертөнцийн хууль гэдэг таныг ямар ч хичээл зүтгэл, чармаалт гаргаагүй байтал, таныг ямар ч гадна талын өнгө төрх, гадна талын шин чанар дээр анхаараагүй байтал таны өөрөөс ялгарч байгаа энергийн долгион чинь орчлон ертөнцөөс татаа авалтаа хийдэг байхгүй юу? Тэгэхээр энэ энерги гэдэг зүйлийнхаа хим хэмнэл маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ харин зөрөөд өөр эрчим энерги гаргаа явах юм бол таарлахгүй. Тэр үнэхээр юу хүсч байна вэ? Ийм тийм хүн хүсч байна, тийм ээ? Дотоодын гой үзлэнтэй, дотоодын сайхан сэтгэлтэй хүн чанартай хүн хүсч байгаа бол та дотоодтойгоо л түүнээс гадна төвхтөө ажиллаад гадна талын зан ааш шин чанар дээр ажиллаад байвал тэр зүйлээ та хүртэж чадахгүй. Хэрвээ яг л нөгөө гадна талын өнгө төрх, гадна талын шин чанар эго гэдэг юм хөнгөлдөг хүнтэй учрыг бол мэдээж яг тэрнийхэн дагуу байхад л хангалттай гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр гоё өндөр эрчим энерги, тэр гоё өндөр сайхан гэгээлэг зүйлийг та хүсэж байгаа бол эсрэгээр нь битгий хэрэг өнгөц тал дээр нь өөрийгөө өнгөлөөд арчлаад таны дотоод мөн чанараас тэр гоё өндөр эрчим энерги харагдахгүй гарахгүй бол тэрийг та татаж авч чадахгүй, зөрөлдөөд эрчим чинь зөрөлдөөд ингээ хажуу талаараа өнгөргөөд явчихна л гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл ажил, карьер, мөнгө, гэр бүлийн харилцаа, дотн харилцааг үүсгэх хүн, эрүүл мэнд гэдэг бүх юм дээр ижил энерги татдаг орчлон ертөнцийн хууль маш хүчтэйгээр, маш шударгаар үйлчлсээр байдаг. Тэгэхээр би өөрөөсөө ямар эрчим энерги гаргаад байна вэ? Би яг одоо ямар эрчим энергитэй байна? Тэр зүйлээс бүх юм шалтгааллах нэ. Ирээдүйд шалтгааллах нь, амьдралд орж ирэх зүйл шалтгааллах нь. Тэрийгээ сайн анзаарч сураарэ. Тэгэх юм бол бид нар аяндаа өөрийнхөө дотоод мөн чанартайгаа ажиллахаас өөр аргагүй болно. Дээрээс нь эрчим энерги унтсан байх үедээ янз бүрийн хийхэ болох байх. Янз бүрийн бодоод төлөвлөөд эрчим энерги унтсан байх үедээ ажиллаа дуусгах гад эсвэл ямар нэг юм ард гарах гад ингээ гүрийгээд чармаагаад байхаа болно. Яг л тийм эрчим энерги унтсан байх үед мэдээж бүтлгүүтэл олон ирнэ үхээсэж сайн сайхан юм ингээл дагаад ирнэ гэдэг бол ховор тохиолдол. Харин таны сэтгэл санаа сайхан өөрөөгөө хайрлаж байгаа, эргэн тойрноо хайрлаж байгаа тэр гоё эрчим энерги, тэр гоё өөдрөг, өндөр тэр төсөөлөл, хүсэл, мөрөөдөл, бодол, тэр эерэг хандлага гэдэг тийм үдээрээ л та ажиллаа төлөвлөж эсвэл амьдралдаа хин нэгнийг дуудаж оруулж ирж хүсэж байгаа зүйлдээ хүрэх үйлдэл хийгээрэй гэж би зөвлөмөр байна. За энэ хүртэл сонссон та нартай баярлалаа.